Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Артист Марина Абрамович нь хүний хүн чанарыг харуулах үйлдэлийн урлаг хийдэг. Энэ нь хүмүүсийн урд юу ч хийхгүйгээр 6 цаг зогсож, хүмүүс өөрт нь хүснээрээ хүрч болох үзүүлбэр байж, ширээн дээр хүснээ хийж болох 72 төрлийн эд зүйлс байсан ба 6 цагийн дотор юу ч болсон би өөрөө хариуцлага өрнө гэсэн аж. Тэгээд үзүүлбэр эхлэхэд хүмүүс Маринад сарнаа өгч, үд ашигтан гжигдэж үзүүлбэр энгийн үргэлжилж байсан ч цаг өнгөрөх тусам хүмүүсийн үйлдэл ширүүсэж, түүнийг алгадаж, биен дээр нэм зурж, хувцсыг нь урж, хутаг ашиглан биднээс нь цус гаргаж, гарсан цусыг нь ууж байсан ч хүн байсан гэдэг. Энэ бүхнээс айдас мэдэрсэн Марина нулимс тусдуулдаг ба энэ үед нэг хүн гарч ирэн түүний нулимсыг арчиж тэрхэд хүмүүс хувцсыг нь өмсгөж түүнийг тайвшруулахын тулд амандан тамхи цулгаж удалгүй тамшиг 6 цаг дууссан гэдэг. Та тэнд байсан бол түүнд ямар үйлдэл хийх байсан бэ?